Та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргэе. Women in Medicine буюу ангаахын эмэгтэйчүүд подкастын маань шинэхэн дугаар эхлэхэд бэлэн боллоо. За өнөөдрийн маань дугаарт зочноор ангаахын шинжилгээ ухааны үндэсний их сургуулийн био ангаахын сургуулийн харилцааны ур чадварын тэнхимийн профессор, ангаах ухааны доктор Наран Чимэг багш маань ирсэн байна. Хүрэлцэн ирсэн танд баярлалаа. За баярлалаа. Энэ өдрийн мэнд. За подкастыг маань хамтран хөтлөхөөр эрчим тэмчилгээ мэдээгүйжүүлэг яаралтай тусламжийн совилогч Болор Цэцэг хүрэлцэн ирсэн байна. Тэгээд Болор Цэцэг маань бас ангаахын шинжилгээ ухааны үндэсний их сургууль Япон Монголын төвийн эмнэлгийн совилогч байгаа тий. За баярлалаа. Тэгээ өнөөдрийнхөө подкастыг яг эхлэхээс өмнө бас холбооноос зарлаад байгаа хэрэгжүүлж байгаа менторшип хөтөлбөрийн талаар товчхон танилцуулга өгье гэж бодож байна. Тэгэхээр Women in Medicine буюу бас мөн ялгаагүй ангаахын эмэгтэйчүүд гэж нэрлсэн ийм менторшип хөтөлбөрийг анх удаа эрүүл мэндийн салбарын эмэгтэй залуу мэрэгчлэтнүүдэд зориулж зарласан байгаа. Тэгээ энэхүү менторшипийн хөтөлбөрт маань ангаахын салбарт одоо түүчээлж манлайлж яваа 8 эмэгтэй лидер оролцоод тэгээд тэдгээр 8 лидер эмэгтэй удирдагчид маань нэг одоо өөрийн шав ментиг сонгож аваад тэгээ 2 сарын турш ийм идэвхтэй одоо тийм хөтөлбөрт бол оролцох байгаа. Тэгээд энэхүү хөтөлбөрийн маань нэг менторээр бас Наран Чимэг багш маань бас оролцож байгаа. За тэгээд подкастынхаа эхний асуултыг болгож Наран Чимэг багшийнхаа одоо яаж анх эмч болсон бэ те? Ер нь та багада ямар хөвгт байсан? Яагаад эмч болохыг одоо сонгосон бэ те? Тэр талаар ярилцъя гэж бодож байна. Яагаад гэвэл хүн болгоны одоо нөгөө өөрийгөө бүтээсэн амжилтаа бий болгосон түүх бол өөр байгаа. Тэгээ эдгээрээс бас манай сонсогчид маань ялангуяа залуу мэрэгчлэтнүүд маань урам зориг үлгэр дуурал бас авах байхаа гэж бодож байна. За юуны өмнө зочноор урьсанд баярлалаа. Тэгэхээр 8 дугаар ангид байхдаа нэг 10 жилийн ангийнхаа манай ангийн хүүхэд нэг өвдөд тэгээд улсын 1-р төв эмнэлэгт хагалгаанд орж исэн. Зөндөө завьртай эмнэлэгт хөвтөд бид орой очиход бүр ингээд энийгэд гарч ирэхээр нь хүний амнаас саврах ямар гоё юм бэ гэсэн бодол тэр цагаас тээсэн. Тэгээд яг энэ бас хүүхдийн эмчийг сонгосон явдал нь бас их учиртай. Бидний үед бол нөгөө дүнгээр жагсаадаг. Тэгээ манай сургууль гадаадын 1 хувиар тэгээд дотоодын 2 хувиар ирж исэн яг эмч болох хангаах юм. Тэгээд нөгөө алтан медальтай төгссөн охин маань гадаадын хувиар авчаад тэг өндөр оноотой хүүхдүүдийг ингээд жагсаадаг. Тэгэнгუთ багш нар маань чи нэлээд дээгүүр орж ирчээд гадаадын хувиар аваач. Тэр үед чинь нөгөө социалист орнд байсан те Чехословак, Герман, Урмын, Болгар гэсэн орнуудын хувиар аваач гэхээр нь тэр үед 17 настай байсан болохоор бас сэтгэл их яадгийн билээ л те нөгөө мэрэгчлээ мартцсан. Гадаад л явъя гэж бодоод би ээж аваасаа асууж болох уу гэсэн чинь тэг гэрлүүгээ ингээ утассан чи аав маань утас авч ин зөндөө гадаадын хувиар байна. Би одоо ингээд тийшээ гэсэн чинь үгүй чи чинь эмч холно гээгүй юм уу гэл янгууд хоолоо сулраал уцаа тасалсан. Тэгээд би дотоодын ангаахын хуваарийг ингээ аваад тэгээд яг анхны нөгөө бүх оюутнуудыг эцэг эхтэй ингээ хамт ингээ уулзалт хийсэн чинь одоогийн ашис өмнөх ангаахын сургуулийн дэд захирал нь одоо бол онооноос хамаарахгүй одоо яг конкурстэд өндөр оноо авсан эхний 10 хүнийг гадагшаа явуулна гингут бас дотор гадаад явах бодол төрөөд байна шүү дээ тий. Тэгэл нэлээд сайн өндөр оноо авсан бас нэг азтай юм нь л тэр үед биднэрт математикаар шалгалт авч ирсэн. Физикийн оронд хим, математик, орос хэлээр авч ирсэн. Тэгээ математик хим дээрээ 15 оноогоор хамгийн дээгүүр аваад тэгэл ингэнгүү техний байруудад ороод ирэнгүүт их талархаж тэгээд бас нэг манай орцны ихч чи одоо Ленинградд явах хэрэгтэй. Тэнд бүр бие дасан хүүхдийн эмчиндээ сургууль өгдөг гэд тэгээд яг хуваараа аваад Ленинградын хүүхдийн эмчийн дээд сургууль гэсэн энэ сайхан сургуульд суралцах юм боломж олсон. Одоогоос 35 жилийн өмнө 35 жилийн өмнө болчихж байна тий.
Тийм байна. За баярлалаа танд. Болор цэцэг сувилагчийг бас дахиад танилцуулахад сувилгын боловсролыг түгээе гэсэн ийм группийг одоо ажилуулдаг 6,000 гаруй гишүүдтэй. Тэгээд тэн дээр одоо маш их идэвхтэй ажилдаг бас ийм манлайлагч эмэгтэйчүүдийн нэг байгаа. Тэгээд та ер нь энэ сувилагч нарын талаар тэгээд одоо яг сувилагч нарын маань өнөөдрийн нөхцөл байдал ямар байгаа вэ те? Тэр талаар бас бидэнтэй хуваалцаж болох уу? За баярлалаа. За сувилгын боловсролыг түгээцгээе гэдэг группийг би яг одоос 1 жил орчмын өмнө нээсэн. Анх нэгтээ яг сувилгын боловсролыг түгэе биш, сувилагч робот биш гэдэг ийм нэрээр би анх группыг нэрлэжсэн л да. Тэгээ яагаад өнөөдөр сувилагч хүн бакалавртай, магистр, доктор хүртэл болоод дээд боловсрол эзэмшчихэд өнөөдөр нийгэмд яг нөгөө ажлын одоо байран дээр энэ бэрхшээл бол маш их байдаг. Тэ сувилагч нар өөрсдөө ингээд бид нар дээд боловсролтой магистр гэсэн мөртлөө ажлын байран дээр гараад ирэхээр бид яг л хийдэг ажлаа хийдэг штэ. Энд ямар ч явуулгаа байдаггүй. Нэгдүгээрт, хоёрт баг имлэгийн одоо маш их энэ ажлыг нугалдаг байж бид нарын одоо нийгэмд эзэлж байгаа үнэлэмж маш муу байна. Цалин хангамж их одоо хангалтгүй байна гэдэг ийм одоо бухимдал бол одоо манай салбарт бол маш их байдаг. Тэгээд яг Монголд өнөөдөр 13,000 орчим сувилагч одоо тусгай дунд мэргэжилтэн ажилладаг. За тэгээд нараа багш маань одоо манай энэ сувилгын салбарт анх холбогдож орж ирсэн одоо маш том одоо амжилтын нэг нь бол энэ сувилгын боловсролыг одоо яг одоо бий болгосон гэдэг юм те. Бакалавр гэдэг бол дээд боловсрол эмчнэр бол бакалавраар төгсдөг байх. Сувилагч хүн өнөөдөр бакалавртай болсон, магистр гэдэг шатлсан энэ дээд боловсролын системийг сувилагч нарт одоо оруулж ирснээрээ бидний одоо хамгийн том үнцэн үнэлэмжийг бол бий болгож суурийг бол маш сайн тавьж өгсөн юм ба. Тэгэхээр одоо энэ залуучууд маань бид бүхэн одоо энэ мэрэгжлийнхаа энэ их одоо үнцнийг бид нар яаж өргөх вэ гэдэг. Эхлээд бол жоохон юм одоо нийгмийн стресс бухимдалтай үед би сувилагч робот биш гэд ингээд группээ нэрлэжсэн бол явандаа ингээд групп маань ингээд илүү идэвхтэй болоод сувилагч нартай мэдээллийг түгээгээ явж явах та ерөөсөө хэдүүлээ ер нь группээ сувилгын боловсролыг түгээцгээе. Бид нар эхлээд өөрсдөө өөртөө маш сайн хөгжүүлж ийж нийгэмдээ бид нар одоо зөв үн цэнэ гаргаж ирнэ, үнэлэмжээ дээшлүүлнэ. Тэрнээс ч зүгээр ажил их байна, стресс их байна, цалин бага байна гэдэг ингээд бухимдаад яваал байвал энэ бидний үнэлэмж ерөөсөө өсдөх ийм одоо асуудал биш юм байна гэдэг үднээс нэрийг хүртэл өөрчилж агаад тэгээд хамгийн анх одоо бас бид подкастаар эхэлжсэн. Яг манай салбартаа танигдсан сувилагчийн одоо манлайлагч сувилагч нараас бид нар ингээ оролцуулаад илүү залуу сувилагч нартай сувилахууд одоо тэднийхээ түүхийг хуваалцъя гэдэг зорилгоор бас анхнараа агшигаа урьжсэн. За зөндөө олон сувилагч нарыг бол мэдээж төлөвлөсөн. Тэгээ эхний 2-3 одоо хэсгүүдийг бас ингээ явуулж исэн байгаа. Тэгээд мэдээж энийг бол би дандаа ажлынхаа хажуугаар энэ улаан бүсэд ингэж ажиллаж байхаа хажуугаар дандаа хийдэг өөрийн одоо сонирхлоор. Тэгээ одоо бол манай группийн гишүүд маань сувилагч хүн өөрөө аягүй сайн боловсрох хэрэгтэй юм байна. Сувилагч хүн хилтэй болох хэрэгтэй. Мэргэжил одоо өөрийнхөө мэргэжлийг илүү сайн одоо суралцах хэрэгтэй юм гэдэг энэ чиглэл рүү маш сайн одоо би чиглүүлэх гэж ингэж хичээдэг болсон байгаа. Тэгээд миний хувьд бол нараа багш миний одоо хувийн ментор шиг ийм багш маань байгаа тий. Би маш их суралцж байна. Анх бол би нараа багштай подкаст хийж байхдаа би зүгээр дипломын боловсралтай байсан. Тэгээд өнгөрсөн жилийн хугацаанд бас би оройн цагаар нэг бакалаврын боловсрол эзэмшээд сая магистрийн шалгалтыг өгөө тэнцсэн байна. Тэгээ одоо энэ мэтчлэн ингээд сувилагч нар маань өөрсдөөсөө эхлэе, өөрийгөө сайн хөгжүүлье. Тэгжиж бид нэр одоо энийг юмдээ үлгэрлэх хэрэгтэй юм байна тий. Олон улстай харьцуулах дуртай. Сувилагч өнөөдөр олон улсад ямар түвшинд ажиллаж байна, ямар одоо ур чадвар өндөр байна тийм ээ. Тэгэхээр монголчууд бид ч гэсэндээ яагаад яг адилхан тий ур чадрын хувьд бол үнэхээр одоо хаанч гологдохгүй ийм ур чадвартай мундаг сувилагч нар Монголд одоо зөндөө байна. Хамгийн гол дутагдаад байгаа зүйл өртөө бид хил усаа сайжруулъя, өөрийнхөө мэргэжлийн үн цэнийг одоо илүү сайн өөрөөсөө л эхлээд эхэлцгээе гэдэг ийм мөрөдөлтөд одоо үйл ажиллагаагаа эхлэе явж байна. За баярлалаа. Тэгэхээр өнөөдөр ингээд багш шав хоёртой ярилцж байгаадаа үнэхээр баяртай байна. Тэгээд нараа багшийн маань ингээд эхлүүлсэн ажлууд үр дүнгээ өгөөд тэгээ ингээд яг шавин зэрэгцээд ингээд өөрийнхөө амжилтаар бас ингээд бахархаад сууж байгаа нь надад бас их сайхан санагдчихэв. Одоо тэгвэл
суулгын салбарт одоо тий дахиад илүү өөр цаашаа хөгжөхөд одоо юу хэрэгтэй байгаа гэж та ер нь харж байгаа вэ? Тэр талаар тодруулж ярил. Яг сувилгуудаа холбогдсноос хойш 25 жил өнгөрсөн байна. Тэгэхээр 1996 онд, за 1995 онд анх хүүхдийн эмчээр дүүргийн эмнэлэгт 10 жил ажиллачаад тэгээ 1995 онд бас энд түүх яриулах сонирн байхтай одоо энэ байгууллагыг хүн мэдхий болцсон байлээ. Эмч нарын мэрэгжил дээшлүүлэх институт гэдэг одоо энэ ник байгаа газар чинь хуучин ангаах ухааны дунд сургууль байсан. Энийний дараа эмч нарын мэрэгжил дээшлүүлэх институт гэж агаад ангаах ухааны хүрээлэн улсын 3 дугаар эмнэлэг 3 нийлээд ангаах ухааны хүрээлэн гэж одоо эрүүл мэндийн хөгжлийн төвд байрлаж ирсэн. Яг тэр үед би илүү энэ боловсролын салбар руу ороод эмч нар тэгээ тухайн үед бол совилогч нарыг дунд мэрэгчлэн гэж ярьдаг гэсэн. Эмч нар дунд мэрэгчлэн хариуцсан мэрэгчлэнээр анх ажилд орж исэн. Тэгээд 96 засаг төр солигдоод энэ төв энэ одоо сургалтын албан татан богдаад ангаах ухааны сургуульд ирэхэд манай одоо мундаг нэг профессор маань дарга маань за бид нар эмч нарын сургалтанд үнэхээр мундаг анхаарч гээд эмч нарын сургалт хариуцсан мэрэгчлэнээр одоо нэг тухайн үед дөнгөж 95 төгсөн Ганбат гээд багшийн маань болгоод за энэ наран чимэг 10 жил одоо хүүхдийн эмчээр ажилласан туршлагатай энэ хүнд дунд мэрэгчлэлтэй хариуцсан арга зүйч албан тушаал тавья гэдэг саналыг ангаах ухааны сургуулийн захиргаанд хэлснээрээ би дунд мэрэгчлэлтэй хариуцсан гэдэг арга зүйчээр анх томилогдчихсэн байхгүй. Тэгээд тэр үед манай төвийн даргаар мэдрэлийн гэдгээрээ бас олон түмэн танигц Үлзий Аярагш маань байсан. Тэгээ Үлзий Аярагшаасаа би ч уул ингээ 10 жил эмч болчихсон хөө. Одоо би юу хийх вүлээ гэсэн. За нараа минь өнөөдөр бид нар яг энэ тухайн үед бол дандаа совилогч гэж ярихаас илүү дунд мэрэгчлээ. Энийг л чи одоо ингээд урайлаад ингээ манлайлаад явах хэрэгтэй гэд. Тэгээд бид нар 96 онд Хинтээ аймагт очисон байхгүй. Хинтээ аймагт очихдоо өмнө нь бол дандаа эмч нарын дунд багшаавын уулзалт болж ирсэн билээ. Манай томчууд, профессоруд. Тэгээд 96 онд анх Хинтээ аймаг, Архангай аймагт багшаавын уулзалт болоод анх удаа совилогч нар тусгай мэрэгчлэнүүдийг тэнд оролцуулсан. Тэгээд зааланд ингээд бүр тэр үед амьдрал ямар байсан. Одоо бол та нарын уялаас мэдхгүй л 96 он гэдэг чинь Монгол улсад ядуурал яг нэг зах зээлийн дараах маш хүнд үе байсан. Тэгээд эмнэлгүүд хүртэл одоо халуун дулаан биш нэг тийм. Тэг хүмүүс нь бүр ингээд сургалт гээд бүр ингээд цангацсан хүмүүс шиг тэг бүгдээр ингээд сандал байхгүй хахад цөмөр ингээд ханаа налаад зогссон. Бүр ханан дээрээ тэр надад санаанаас гардаггүй байхгүй. Тэг бид нар ингээд сургалтаа хийгээд совилгоо гэдэг энэ юм гэл ингээд нэг 10 жилийн эмчээр ажиллахад ингээд совилогч нар маань өста ямар их үйлдэлийг бүр ямар мундаг хийдгийг ингээд түүхээ ингээд туршлагаа яриад гэсэн чинь нэг совилогчийн үг одоо хүртэл санаанаас гардаггүй байхгүй. Би дөнгөж 23 та 24 та сургуулаа төгсөөд надыг сум баг дээр ингээд цөлцсөн. Би 25 жил би огт номын дуу одоо сонсоогүй гэл хоолой зангирлаа ярьсан чинь миний хажууд захирлууд багш нар суужсэн нараа сонсч нөө чи энийг л өөрчлөх ёстой гэл. Тэгэл яг энэ цагаас бол ёстой нөгөө нэг совилгоогаар өвчилж эхэлсэндээ тэгээ сургууль дээрээ шатлсан бакалаврын анги тэгээ 98 онд бас надад нэг боломж олдож нүд нээгдсэн л дээ. Тэр үед бол анхны бакалаврын сургалтыг бол манай тухайн нэрээр ангаах ухааны коллеж буюу одоо совилгын сургуулийн захирал Бацүх багш, дэд захирал Володя багш эдэр санаачлаад гэтээ тэр үед бол 3 жил ажилласан чөлөөлөгдөж байгаа. Одоо манай анхны доктор болсон Солонгоо, Хуулсан, Байгальмаа гэсэн хүмүүс төгсөн л дөө. Тэгээд яг тэр үед дөнгөж эднэр 96 97 он төгсөөд ажлын гараагаа ингээ бакалавраар эхэлж авах яг энэ мөчөд засаг төрөөс нэг өндөр хөгжилтэй оронд мэрэгжил олгоноор мэрэгжил дээшлүүлэх ийм курсүүдэд явуулна гэд тэгээд яг энэ хоёр яамны том шал одоо тийм комисс гараад тэр үед ингээд юу хийж бүтээсэн гэдэг дотор нь ингээд совилгоо гэдэг хэсэг байсан байхгүй. Тэгээ би өөрийгөө бас бодсонд би ч одоо эмч хүн шүү дээ. Би болох юм болов гэд. Тэгээ тухайн үед бол яг шавнар маань дөнгөж бакалаврын боловсралтай тухайн үед бол Польшид төгссөн тий одоо багш энэ одоо совилгын хүмүүсийн багш нар л байсан. Тэгээд одоо бүх юмаа хийгээд хийж бүтээсэн 2-3
5 жилийн түүхээ бичээд орсон чинь 2 яамны хүмүүс. Гэхдээ эн чинь яг совилгыг хөгжүүлэх хэлж. За энэ наран чингийг энэ Америкт явах энэ юмд нь ингээд одоо явуулъя. Өөрөө сургуулаа ол өөрөө ингээд. Тэгээ юм болгон их хацтай яг тэр үед надыг дунд мэрэгчлээ хариуцсан арга зүйчээр ингээд ажилд ороо байж тал өрхийн эмч нарын одоо холбооноос нэг хүн Эстер Халварсон гэдэг совилогч хүн Монголд анхавтаа иржсэн байхгүй юу. Тэгээд уулзаад ингэсэн чинь совилгоо гэдэг ийм гоё би чинь совилгын сургуулийн багш би профессор гэлтэй би тэг гайхсан совилогч одоо профессор багш тэгээд ийм доктор гэл баг тэр үед судлах гэдэг шүү дээ. Тэгээд тэр агшийг дагаад өрхийн эмч нарын холбооны гимлэгийн шугамар олон одоо совилогч нарт лекц уншихтнаас хамт явж исэн байхгүй. Тэгээд тэр багш руугаа загтал ичлээ. Одоо надад ингээд засаг төр 1 жил nurse education буюу совилгын боловсролоор суралцах боломж байна. Би өөрөө эмч хүн. Гэтэ яг энэ ажлыг хариуцдаг хүн гэсэн чинь маш гоё хөөцөлтөөд тэ органы яг совилгын сургууль дээр 1 жилийн хөтөлбөрөөр гаргаад ир гэхээр нь яг нөгөө одоо nursing aid буюу те 6 сарын хөтөлбөр 1 жилийн licensed practical тэгэл nurse assistant шатлсан бакалавр магистр доктор гэх бүх хөтөлбөрийн үзье бүгдийг нь очиж үзье гэсэн надад айгүй гоё програм хийгээд тэгээд ийм атстай тийгүүд совилгуугаар ястай жинхэнэ утгаараа онлын үндэслэлтэй өвчлсөн л доо тэгээд олон сайхан өөрчлөлтийг хийсэн нь 2000 энд бол дандаа л ихтэй сургуулийн удирдлагуудын одоо маш том дэмжлэг 2001 онд одоо шатлсан бакалаврын анги шатлсан бакалавр өмнө анхны зохион байгуулсан Солонгос ах шидрээс ялгаатай нь юу вэ гэхээр ажлын байрнаас нь хүн дээрүүлэлгүйгээр ажлаа хийнгээ дээд боловсрол эзэмших ийм хөтөлбөрийг Америкаас олж гарсан баг. Энэ чинь л манай сургууль яг тохирох юм байна гэд хотынханд жилийн 4 улиралтай 17 хоногоор хөдөөний ихэнд 2.5 сараар сураад 5 сар одоо нутаг орноо өөрчлөөд буцаад ирэх гээд. Тэг хөдөөгийн нийт 17 аймгийн ерөнхий совилогчийг бодлогоор ингэж шатлсан бакалавраар 2 жилээр бэлдээд сургууль дээрээ энэ олон эмнэлгүүдийн нийт 194 совилогчийг ингэж бэлдсэн. Тэгэл дараа нь зогсолтгүй л явсан да. Тэгээд бас совилгын анхны магистрийн ангийн бас санаачлаа зохион байгуулад. Гэхдээ энд бол одоо ярихад бол нэг амархан юм шиг агааз. Гэтэл энэ маш олон түүх байсан байхгүй юу вэ? Юун совилогч нар бакалавр болоод. Тэгээ 1998 онд эрүүл мэндийн яамны дэргэд эрүүл энх гэдэг сонин байсан. Энэ сонингийн сэтгүүлч ярилцлага аваад өөрийн чинь мөрөөдөл юмыг сонсмоор байна гэхгүй. Тэгэхээр нь би совилогчаас доктор төрнө гэдэг гарчигтай юм ярилцлага өгчихгүй юу. Энэ ярилцлага өгснөхийн төлөө бас арга хэмжээнд авч тэр үед донготол сугаа гэжсэн. Юу совилогч гэн доктор вэ гэж. Гэхдээ л надад тэр хэлж байгаа юм бол өөрөөр хөгжүүлэх юм байна. Энд шантарч олохгүй юм байна гээл чармаасаар агаад 1998 2000 онд магистрийн ангийг нэгээд тэгтээ анхны нөгөө ангаах ухааны магистр цолгосон ба. Үгүй эн чинь совилгын тусдаа ангаах тусдаа гэл. Тэгээд 2004 онд совилгын ухааны докторийн ангид совилогч гэн элсэх хэвээр одоо магистр болчлоо гэд. Тэгээ солонгоо маань анх хэлсэж орсон байгаа. Тэгээ солонгоотойгоо 2004 онд ирсэн гэдэг чинь 8 жилийн дараа л энэ бүтээл нь үнэлэгдэж 2012 оны их гоё өдрөлтөө 12 сарын бараг 12-нд совилгын ухааны анхны доктор төрсөн ийм учиртай. Тэгэхээр өнөөдөр бол одоо 25 жилийн өмнө совилогч хүн зөвхөн одоо бакалавраар дөнгөж бэлдэж ирсэн совилогч хүн бол магистр доктор болж авахгүй гэсэн ойлголт исэн бол 25 жилийн дараа өнөөдөр манай совилгын ухаанаар 10 доктор төрчлөө, магистр маш олон төрчлөө, бакалавр төрчлөө. Гэхдээ нөгөө талаас нь харахад бидэнд одоо маш их онцгой анхаарах юм бол хууль эрх зүйдээ совилогч нар их бас саналаа бичиж судалгаа ажилламаар юм. Хуулинд өөрчлөлт ороогүй учраас өнөөдөр хичнээн гой цол хэрэгэмтэй олцсон ч гэсэндээ яг мэрэгжлийн ажлаа хийх гэхээр
тэр нь зөвшөөрөгдөхгүй байгаа. Тэгэхээр хэрвээ хуулинд өөрчлөлт гарчих юм бол одоо би болроодо бас их баяр хүргэх гэдэг л да. Энэ олон нөгөө эрчим дэмжлэгээний тасаг жинхэнэ гардан ажил хийж хүний амь насын дээсэн дөрөн дээр байгаа хүмүүсийг ямар их хүч тэнхээгээр ингэж амийн аварч байгаа совилогч нар маань өнөөдөр ингээд дипломын боловсралтай ээж бакалавр олно гэдэг бол эргээд нөгөө олон жилийн туршлага нь бакалаврын зэрэг эзэмшингүүд арай өргөн цар хүрээгээр хардаг. За магистр болоод ирэнгуудаа судалгаа шинжилгээ илүү хараад би одоо яаж хүнийг одоо бүр бие дааж үзэх үү? Эрүүл хүнтэй яаж ажиллах вэ гэхээр одоо бол ингээд зам бол их гоё болж байна. Харин нөгөө талд нь зүгээр дүрм журам хуйлтай бас их холбогдохгүй бол олон хүн төрчөөд бас яг нөгөө хууль эрх зүйн бүтээг учраас ажиллаа орхих явдал гарч байгаа бас жоохон харамсаж л байдаг да. Энэ түүхийг ингээд эргээд ярихад амархан юм шиг хэрнээ те маш олон одоо саад бэрхшээл байсан гэд ер нь таны ингээд өдөр тутамдаа баримталдаг те ажил амьдралын чинь хэв маяг зарчим юу байдаг вэ? За энэ бол бас бидний эргэн тойрон өсөж хүмүүжсэн орчин те ээж авийн хүмүүжил олон юм нөлөөсөн байх те сурт төгсгсөн сургууль олон юм. Тэгээд хамгийн гол нөлөөсөн бол зүгээр л чин сэтгэл. Хүүхдийн хэмжээр анх ажилд ороход бол эхний үеүүдэд бол бидний цалин бол боломжийн байсан. Шин төгссөн эмчнэрийн цалин. Тэгээд яг зах зээлд 89-90 он ихэд хэвээр 50% буурал эмчнэр бол яг хүнд адил руу орсон шүү дээ. Гэхдээ одоо эргээд бодоход бид нар хүнд адилд орсон гэж бодож байгаагүй юм байна. Дандаа одоо нэг ах ихч дүүнраасаа те ингээд мөнгө зээлдэг байсан байхгүй юу? Одоо хоёулаа олон цалинтай шүү дээ. Хоёулаа эмч хүн байсан мөртлөө дандаа ингээд мөнгө зээлээд хоолндоо л хүргээл явдаг. Гэхдээ бид хэдийн гол зорилго нь ердөө би энэ мэрэгчлийг эзэмсэн ирж байгаа хүмүүст ингээд чин сэтгэлээсээ үйлчлэгээд тэ эргээ ботход энэ буян надад тусалсан болов гэж боддоо. Ялангуяа хүүхдийн эмч бол бүр хэцүү ажиллахгүй нэг секундээр явдаг. Тийм учраас анзаарсан бол хүүхдийн эмч нар айгүй хурдтай явна. Дүүпл өмсөж сураагүй яадвал ингээд хурдан гүөхийн тулд тэгэл сэхэнд чинь бид нар ингээд ажиллаж байхад чинь ингээд мэдрэмж айгүй их ингээд би олчдаг 3 жилийн дараа яг ингэжсэн урд нь үзчихсэн хөхтэй ингээ эргээ хармаар санагдал хартал амьсгал зөрөхгүй болсон хөхөрцөн хүүе гэл очиод стам амаараа тэр үед чи юм байдгүйсэн шүү дээ стам амаараа ингээ хүүхдээ аим аврах гэл тэгээд дараа нь бид нарыг бас нэг гоё бэлтгэжсэн юм нь одоо би бол одоогийн баян зүрх дүүрэг найрамдал дүүргийн эмнэлэгт ажилласан тэр үеийн дарга орлог дарга бол бидрийг айгу жинхэнэ эмч болохын тулд бид нар одоо тасагт ажиллаж исэн сэхэнд ажиллаж исэн хүүхдийн төргөн дуудлагт явдаг байсан. Тэгээд дараа нь одоо тэр үед л өрх байгаагүй эсгийн эмчээр ажиллаж байсан. Тэгээ би энэ дээр бас нөгөө бүх хүнд чин сэтгэлээсээ энэ эмч хүнд байх тэр сайхан сэтгэлийг үзүүлсэн учраас одоо надад ивэдэг юм байна гэж харах гээд байгаа байхгүй юу. Заримдаа нөгөө нэг тохиолдлыг хэрэхэд яг миний хариуцсан хороо нулан хоронгийн хэсэг дандаа цэргийн дөнгөж байшин баригдаад яатсан цэргийн залуу гэр бүлүүдээс байхгүй. Тэгэд нэг хүүхдээ ингээ шөнийн дуудлаганд очиж утсан чинь нөгөө хүүхд чинь хатгаатай байсан баг 2 сартаа өгөхөд тэгэхээр 89 сэтгэл хөвдөө танаа өгт заавалчгүй хөвтөх хэвээр хүчил төрөгч авах хэвээр гэсэн чинь тэр цэргийн дарга аав 89 ууртай том хүүхдээ танаа эмнэлэгт алдсан дахиж би хүүхдээ ингэмээргүй байх гэд баг надыг хөөгөөд баг түлхээд гаргацсан байхгүй. Одоо яах вүлээ гэ тэ 12 цаг шөнийн 0 цагт ингээд жижигрээс буугаад нүгэн эмчтэй хэлсэн байхгүй энэ хүүхд нэг л биш шүү. Тэ гэртээ суужаал шөнийн 2 3 болж гинтгэн дахиад сэрчиж байгаа байхгүй. Тэр хүүхэд ингээд санаанд тэнгууд гэр бүлийн хүмүүс маань эмч учрах яана тэр хүүхд нэг л биш би очихгүй л олохгүй гэ тэр үе такси авахгүй. Тэгэл хоёлаа алхасаар ингээд очсноо нөгөө цэргийн дарга хахаас ч айгаад дээ шүү дээ тэ орохоор надыг зодох болоо чи хүн яг чи ингэж одоо айгүй эвтэйхэн хаалган төгсөн айгүй хурдан хаалгаа онгоолгосноо тэр ах барыг надыг тврээд авсан байхгүй юу бид нар төргөнлөө дуудсан ч төргөө утсаа ахгүй байна манай хүүхдийн болчлаа гэсэн чинь нилээ амьсгал ингээд тасалтангу тэгээ хүүхдийн нэг гоё юм чинь
сэгчдэг байхгүй юу. За та тайвшир их хүү хоёр холбоотой гэл тэгэл төргөнлөө дуудлага өгөөл яаралтаагаар сэхэнд ороод тэгээ 7 хоногийн дараа нөгөө хөгт чинь имлгээс гарсан чинь надаа нэг том ааруул өөрийнхөө нутгийн тэр санаанаас гардгүй. Тэгэхээр энэ хүмүүсийн буян надаа байнга ирдгийм байна. Тийм учраас нэгэн тал та энэ мэрэгчлийг сонгосон л бол ердөө чин сэтгэлээсээ үйлчил. Аянда сэтгэлийн цан энэ сайхан уужим сэтгэлтэй арт иргэд бол танд бол заавалжгүй дэм болдгийг би бүр амьдралынхаа туршлагаар олон юм дээр харж байна да. Одоо ингээд түүх ярихад айгүй гоё санагдаад байна тийм. Яг гоё кино үзэж байгаа. Тэр цэргийн ингээд багшиг очихоор нөгөө цэргийн дарга аав нь яах бол таа гэх юм бодчихсон чинь өмнөөс тэрэл гээл яг гоё кино шиг. Тийм. Сая тэгээд нөгөө Сувилхуун Олимпиар одоо Олимпийн нээлтэнд сэвлэгч хүн туг барьлаа. Тэгээ энэ бол одоо бидний мэрэгчлийг одоо дэлхийд дахинд бүр илүү одоо хүчтэйгээр бас зарлаж, тунхаглаж өглөө. Японочууд манаас одоо сэвлэгч мэрэгчлийн одоо ачаар сэвлэгч одоо ганцхан сэвлэгчлэлтэй мэдээж эмнэлгийн баг. Тэр энэ дундаа одоо сэвлэгчийн үүрэг бол энэ айхтар цар тахлын үед, ковидын үед ямар их одоо чухал үүрэгтэй гэдгийг бэ гэдгийг бас их олон түмэнд бас их харуулж өглөө. За тэгэхээр багшаа бас нэг асуулт байна. Өнөөдөр Монголд одоо маш их сувилагч бол бэлтгэгдэж байгаа. Тэ бакалавр, магистр, доктор хүртлээр сувилгын боловсрол бол маш өндөр түвшинд хөгжиж байгаа. Гэхдээ яагаад өнөөдөр энэ нийгэмд сувилагч маш их хомсдолтой байгаад байгаа юм бэ? Энэ их одоо мэрэгжилтэн бэлтгээд байгаа мөртлөө яг ажлын байран дээр ажиллах сувилагч бол үнэхээр хомсдолтой байна. Энэ нэг ажлаа бас их орхиж байна. Энэ юутай холбоотой гэж бодож байна таны хувьд? За энэ бол бас нөлөөлөх олон хүчин зүйл байгаа. Бүр ингээд түүхээс нь ингээ ярих юм бол би одоо хүүхдийн эмчээр суралцаж байхдаа нэг Оросд сурж байхдаа Оросын нэг сайхан юм нэмлэгүүдээр бид нар хичээлийнхэн дадлагыг хийдэг гэсэн байхгүй. Тэгэхэд тэнд байсан одоо ахлах сувилагч нар тэнд одоо өрхтөр гэдэг юм уу хэсэг гэж байсан л да. Хэсгийнхэн тэр зохион байгуулж байгаа менежер сувилагч эдэр бол маш их эрэх дарахтай. Эмч нар нь бол бүр ингээл хүндтгэл залбиралтай яад бол бүх юм зохион байгуулдаг. Сувилагчаа маш их дээдэлдэг тийм байсан баг. Тэгээд яг ажлын гараагаа эхэлтэл оронгороо өөр те нөгөө сувилагч нарын маань дунд мэрэгчлэлтэн гээд нэрлэлсэн. Яагаад мэрэгжил бол төрлөөрөө хуваагддаг болохоос ш дээд дунд гэж хуваагдах ёсгүй. За эмч хүн бол мэдээж оюуны хөдөлмөр дээрээс нь олон жил сурч тэр хүүхдийг зөв оншилах уу? Би хүүхдийн жишээн дээр л яриад байна л да те хүүхдийн эмчээрээ оншлох, эмчлэх гэдгийг зөв хийж чадчихжээ л эмчийн хөдөлмөр байна. Гэхдээ яг энэ битсэн эм тариаг нь хэн хүрэгдгийг хэрвээ сувилагч суцыг нь олохгүй бол тэ одоо хүүхдийн мундаг сувилагч байсан ч чигчийн хурын энэ хоёрт хатгадаг. Яг л судас олдохгүй. За тэр хүний шифрез ямар байлаа да тэ. Тэгэхээр тэр их ажил барыг за би энэ удаад энэ ажил барыг хийж чадахгүй байна. Орхичээ гэж болохгүй тэ. Тэгэл нөгөө хүүхдийн чинь насаргаа, сувилгаа, гидсний дүүрэн гэл дандаа гартаа ажил барыг хийгээд ингэж хахад яагаад сувилагч нарыг тэ одоо бакалаврч одоо би чинь 85 онд сургууль төгсөж ажилд ороход юм бакалаврын тухай яриа байхгүй сувилагчл өрдөөл эмчийн хийснээр тэр хэдий би өөрөө Монголд бас асрагчийн сувилагчийн дадлага хийхэд сувилагчийн дадлага дээр халаа тэмдэгдэжсэн байхгүй. Би тэрийг бас айгу гайхаад те яагаад ийм сони юм болоо гэд магадгүй тэр 10 жил миний толгойд энэ сувилахыг яагаад өөрчилж олдгоо гэсэн бодол байсан юм шиг. Ингээ 10 жилийн дараа надаа яг те дунд мэрэгчлээ хариуцсан аргацч гэв. Энийг засах хэрэгтэй юм байна. За ингээд ороод иртэл бас маш олон өөрчлөлт хийх ёстой байгаа. Энийгээрээ би бас шавнараараа Сувилхуун ухааны магистрийн зэргийг хамгаалуулсан л та. 8-1 ердөө ээлжийн цагийн асуудал. Өнөөдөр яг хуучин хിവэрээ 16 цаг та ингээ ээлжинд гараад хөдөлмөр эн чинь ёстой болрогийн нөгөө юуных нь нэрээр робот биш те 16 цаг найргүй хоноод хүний төлөө те хончоо дараа нь харамсалтай нь одоо яг бидний одоо гардан ингээд төгсгсөн сувилагч нараас бол 4 сувилагчийн 2 нь хорт хавдраар 2 нь бас өвчний улмаас бол хорвоогийн мөнх бусыг дөнгөж 40 гараад өнгөрсөн баг. Тэгвэл энэ ээлжийн ажил гэдэг чинь буцаад нөгөө сувилагчигаа хорт хавдар те одоо хүүхний хорт хавдар ч юм уу ээлжийн ажил чи өөрөө юм хүнд ажил байгаа байхгүй. За тэгэхээр нэгдүгээр тусламж үйлчилгээний энд өөрчлөлт орох хэрэгтэй. Цагийн ажлыг өнөөдөр бий болгоогүй цагт өнөөдөр сувилагч нар маань зүтгээд
асуудал үүсчихэж байна. За хоёрд бол яг олон хувийн сургуулиуд бэлдээ тоон их болж байгаа юм шиг боловч яг ажлын байран дээр гарахаар нөгөө хүмүүсийн чинь нөгөө цагийн хөдөлмөр нь үнэлэгдээгүй 8 цаг гिचдэг. Гэтэл 8 цагт хүн совилогч юу хийж чадах вэ гэдг нь тодорхойгүй. Нэг дор маш олон өвчтөн. Тэгээ бид нар жоохон судалгааны ажил хийлгээд байна л да. Жишээлбэл тусал эмчилгээ гэдэг чинь нэг талаасаа буруу хөвөл хүний амнаас үсттэй. Гэтэл зэрэг 8-9 хүний туслыг нэг совилогч хариуцсан гэхээр айгүй амар сонсогдчихаг. Тийм учраас бид нар бол ердөө цаашдаа бол ердөө совилогч хүний хөдөлмөр аюулгүй байдал эдгээр нь маш тодорхой гарах ёстой. Яагаад совилогч нар маань ажиллаа орхичаан гэхээр цаана нь сэтгэл нь байлаач гэсэндээ яана энээс олж хин нэгэн хүний аминд хүрчих вэ гэдэг сэтгэл байгаад ажиллаа орхиж байна. Би бол энийг нэг ажиллаа орхих шалтгаан гэж бодож байна. Хоёрт болохоор нөгөө хөдөлмөр нь цагаар үнэлэгддэггүй тогтмол цалин. Сайн ч хийсэн, муу ч хийсэн. 30 өвчтөд үдсэн ч 20 өвчтөнд ч үдсэн. Тогтмол цалин гэдэг чинь өнөөдрийн энэ зах зээлд тэр хүнд бол ингээд үнэлэмж олж чадахгүй байгаа. Тэг хүн гэдэг чинь бас ядардгүй юм байна л да. Нөгөө мөнгө ороод ирэхээр мөнгө гэдэг чинь эргээд нөгөө ажил амьдрал бүх юмаа зохицуулах тий. За совилогчийн өшөөний гол юм бол одоо манай энэ совилогч нарын төрийн бас байгууллагууд бол энэ нэр хүндийг өргөж бас нэг олон түмэнд ойлгох тийм ойлголтыг төрүүлэх ёстой. Нөгөө талаасаа бид нар одоо манай тэнхмийг хийдэг нэг ажил нь бол 2 дугаар курст нь нэг эмч болгож байгаа оюутныг нэг совилогчийн удирдлагын дадлаг хийлгдэг байхгүй юу? Тэр нь юу гэсэн үг гэхээр эмч нар маань оюутан байхдаа совилогчийн удирдлагын дадлаг хийнгуудаа маш олон оюутнууд маань бүр эссе бичиж өгдөг. Совилогчийн хөдөлмөр гэдэг ямар хэцүү хөдөлмөр юм бэ? Урд нь бид нар амархан гэж бодтол эднэр чинь ингэж ажилтг юм байна гэд өөрөөр хэлбэл төгсөж гарцсан хоноо эмч совилогч хоёр нэг баг болох юм байна. Хоёр өөр мэрэгжил эзэмшээд хамтдаа өвчтний төлөө ажиллах гэдэг энэ ойлголтыг одоо магадгүй өмнө нь 20-30 жилийн өмнө төгссөн хүмүүс юм уу? Ер нь эмч нарын дунд бусад мэрэгчлэний дунд өгөхгүй бол совилогч хүнийг нэг одоо амархан бэлтгэгдчихдэг гэдэг юм. Эсвэл ажил нь айгүй амархан гэж бодоод энээс олж одоо энэ хомсдолд хүрээд байгаа. Тэгэхээр олон тэгээ Монгол хүний нэг бас нэг сайхан сэтгэл юм да. Ингээл юм ярихаараа би хүн туслах мэрэгжил эзэмшин. Энд совилогч олно гэж ороод ирдэг байхгүй. Тэгээд яг ажлын байран дээр очтол би энийг бол хин нэгэн төр засагт гэхээсээ илүү энэ совилогчдын нийгэмлэг холбоо энийг бол төвчилэн авч явах хэрэгтэй юм. Ард иргэдтэй ч ойлгуулах хэрэгтэй. Тэг чадах юм бол нөгөө хөдөлмөр нь цагаар үнэлэгдэж явчихж байгаа байхгүй. Тэгэхээр одоо болроо шиг юм чадварлаг совилогч нар бол өөр имлэг дээр цагийн ажил хийж олно шүү дээ. Өөр газар асаргаа сувилгаа хийж олно. За магистр болоод эхлэхээр гол төлөв нөгөө сум баг өрөх. За сургуулиуд дээрэс нь одоо байгууллагууд эрүүл хүн сайхан харилцдаг гэсэн учраас байгууллагууд бол эмч авахаасаа илүү юм эрүүл хүнтэй ажилдаг мэрэгчлээ авна гэдэг энэ магистр докторийн зэрэгтэй совилогчийг авах гэдэг байхгүй. Гэхдээ энд бол яг дутагдaltaй юм нөгөө хууль хэрэгцээ. Хэрвээ энэ хуулинд ингээл нэг үгээр орчих юм бол өнөөдөр маш олон одоо сургуулиуд магистр совилогч авъя. Тэгэхээр магадгүй эмч хүн за хүүхдийн эмч бол арай өөр ээж магадгүй те тэр хүүхдийг. Тэгвэл одоо том хүний эмч юм уу шүдний эмч үзчихвэл хүүхдүүдийн нэг шүдийг үздэг ч юм уу юу өвцөн гэдэг бол одоо хүүхдийн эмч ч юм уу эсвэл одоо магистр зэрэгтэй совилогч нар бол илүү энэ нойлын асуудлыг шийдсэн юм уу? Энэ хүүхэд усууж байгаа юм. Энэ хүүхдийн одоо энэ суух сандал ширээн зөв юм уу? Энэ хүүхэд 30 минут болоо ядарч чам биш үсттэй гэдэг асуудлыг шийдэх ёстой. Тэгээд олон хувийн сургуулиуд бас ийшээгээ ороод хоолнд нь хүртэл анхаарат байна. Одоо харин энд одоо мэрэгсэн совилогчийн хэрэгцээ их байна да. Ажлын байр ингээ хүлээгээд байгаа байхгүй болроо минь. Тийм тэгэхээр совилогч мэрэгжил бол үнэхээр одоо нийгэмд хэрэгцээтэй. Тэг үнцэнтэй мэрэгжил байгаа тий. За тэгэхээр Америкт би нөгөө одоо ажилдаг инх жаргал гэдэг манай совилогч байдаг. Тэгээ Монголд бол одоо шатанд нь одоо айгуу мундаг ажиллаж байгаа. Америкт бас яг совилгын чиглэлээрээ ингээд эмнэлэгт нь ажилладаг байгаа. Тэгээ тэр ихч надад хэлжсэн нэг гоё ураа нь болохоор Healthy Nation, Healthy Nurse гэдэг эрүүл нийгэм, эрүүл совилогч гэдэг ийм гоё ураатайгаар бид нэр энд ажилтсан маа гэн. Тэгэхээр энэ совилогч хүмүүний одоо нийгэмд үзүүлэх оролцоо нь хүртэл одоо ийм
тий. Одоо мундаг байдгийм байна. Энийг л бас одоо би Монголдо гоё нутагшуулъя гэдэг. Би инх чаргал сувлагчаасаа маш их санаачлагуудыг урайг одоо тэр хүний ажиллаж байгаа тэр туршлагуудаас их судлаж ярилцах дуртай байдаг. Багш маань бас яг өөрөө яг сувлагч мэргэжилтэй холбогдсноос хойш би өөрөө ирүүлж эхэлсэн гэдээ надад айгуу гоё ярьжсэн л да. Тэгэхээр энэ талаас бас яг илүү одоо иргэдтэй юм уу хүмүүст бас гоё туршлагаасаа хуваалцвал яг гэвэл өмнөх подкастаар багш ингээд дугуй унаад хүрээд ирсэн байхгүй бид хоёр дээр. Тэгээд найзуудтайгаа багш нь дугуй унаад өглөө ингээд 6 цагт ингээд гоё уулаар яваад ингээд дугуй ундагаа бид нар байнга ингээд ундаг гэд бас нөгөө талаараа хамгийн анх би улсын 1-р төв эмнэлгийн эрчим тэмцлэгэнд ажиллаж байхдаа өнөөдөр наран чимэг багш гэдэг юм багш манай дээр ирнэ. Тэгээ бяцлаглалын талаар ярилцсна гэд ингэж яхатнаас багш хүн, эмч хүн тэгээ биднэрт бяцлал орно гэж ингээд тэр хичээлд наах суугаад бас айгүй сонин сэтгэл төрөөд тэгээд хөөх ямар мундаг ингээл ингэжсэн. Тэгээд энэ бүх одоо энэ өөрийгөө гоё ирүүлжүүлэх энэ ухаанд та суулгаатай холбогдоод би маш их өөрөөсөө эхэлсэн, ирүүлж эхэлсэн гэжээс тэ энэ талаасаа бас гоё хуваалцвал сувилгаатай холбогдоход нөгөө хүүхдийн эмч маань бас их тусалсан байх тий. Тэр үеийн профессорууд бол ердөө хүүхд бол өвдөх ёсгүй. Хүүхдэд хамаагүй эм тариа хийж болохгүй. Тийм учраас хүүхдийг асран сувилгаагаар эмчлэн гэж дандаа асаргаа сувилгаа ярьж ирсэн байхгүй. Тэгээд тэр цагаас ер нь бол энэ насаргаа сувилгаа гэл нөгөө эмч олчоод хүмүүсийг ингээл асарт сувилах хэрэгтэй гэл хамрын цэвэрлэл тэр үе сувилагч хөрөлцгөө өөрөө хамрын цэвэрлэл гидсний ингээл ээж авд нь ингээл зөвлөгөө өгдөг гэж бод сувилгаатай одоо холбогдоод яг Америкийн нэгдсэн улсад нэг анхны нэг мундаг профессорын лекцэн цохгүй. Тэгсэн сувилгаа ухаан бол 5 зүйлийг судалдаг. Нэгдүгээр ухамсарын хувьд эрүүл байх ёстой. Ялангуяа Азийн орнууд бол бясалгал хийдгээ. Энэ наран чимэг багш одоо наран чимэг гэдэг энэ одоо хүн эмч хийдэж гэсэндээ энэ хүн бясалгал хийдэг баг. Тэр үед би бясалгалын тухай ямар ч ойлголтгүй айгүй шараа боллоо тий. Тэр бүхэндээ ингээд сууж. За хоёрдугаарт нь болохоор сэтгэлийн хувьд эрүүл байх ёстой. Сэтгэл одоо ингээд гэтээ ингээ ярьж байгаа яриа нь яг манай өвгдийн сургаал надад орж ирээдсэн баг. За тэгэн гутаа гуравт нь болохоор intelligence буюу интеллигентний хувьд эрүүл байх ёстой гэдэг нь асуудал үүсэнгууд emotional буюу яаж тэр сэтгэл хөдлөл авах вэ? Энэ сувилгуу судалдаг 3 дахь зүйл нэ. За 4 дахь зүйл нь нийгэм соёлын хувьд эрүүл байх ёстой. Яад гэвэл нийгэмд одоо энэ хог орчин тий бүх юмд бол нөлөөлөх ёстой. За соёлын юмд оролцох ёстой. Өөрсдөө бүжиг хийх ёстой. Дуудуулах ёстой гэснээр дахиад би нөгөө ирчихсэн. Энэ наран чимэг ингээд дуудуулна арай л хүмүүх юм гэх юм болгүй тий манайхыг айгуу судалсан багш. Би тэгэл айгуу ингээд айгуу дотор айгуу ичээл суугаад байгаа хөө яана гэж бодвол 5 дахь зүйл нь бол бие махбодын хувьд эрүүл байна. Тэгээ 75% нь бол хоол байна. Одоо 25% хөдөлгөөн 100% сэтгэлийн амар амгалан. За тэгэл яг тэрнтэй холбоотой номын ингээд судлаад тэрнтэй холбоотой лекцүүд нь өгсөн чинь нэг одоо багш маань тэгсэн байхгүй. За нараа манай багш нар ингээ орой олгон сунгалтын йогийн тасгалд ирдэг. Йог могийн ч баг тэ хийч ч үзээгүй мэдхгүй. Йога гэснээр би чадахгүй чадна гэдэг ингээ очисон чи дандаа 50-с дээш насны багш нар суусан. Тэгээд айгүй тийм хөнгөн юм шиг мөртлөө булчаа ажиллаад 30 минут цагтаа эгэл гарчдаг. За ингээл тэр цагаас хойш энэ чи илүү судлаал тэгэл эмнэлэг дээр ирээ шаасны эмнэлэгт бас эмнэлгийн дарга Батрэдэн багш маань надад боломж олгоод 2000 онд сувилгаа хэрэгсэн орлог даргаар ажиллахдаа ер нь бид эрүүл байх хэрэгтэй юм байна гэж сувилагчаа ингээл манлайлал эрүүл хоол эрүүл хөдөлгөөн гэл ингээл яваад тэгээд энэ сувилгуу гэдэг шинжилгааныг судалж ирсэн цагаасаа эмч сувилагч энэ ангаахын сувилгын мэрэгчлэн эхлээд өөрөө эрүүл байх хэрэгтэй юм. Тэгээ санаандгүй Монголд одоо хэрэгжсэн өнөөдөр бараг 20 жилийн нүүр үзээд өнөөдөр Монголд олон сургуулиуд хүүхдүүдтэй амьсгал авах гарах бясалгал буюу анапана бясалгал випашна гэсэн 10 өдөр хинтээч ярьдаггүй ийм бясалгалд одоогоос 10 жилийн өмнө суугаад тэгээд эхлээд бол бас бясалгал гэхээр нэг шашин чим шиг бодоол тэгээд дараанд яг тэнд энэ бясалгалыг зохион байгуулж исэн багш нар хүн цаг нь болохоор бясалгалд ирдэг гэсэн 10 хоног хинтээч ярихгүй махан хоол идэхгүй гэтээ гой бууц хуушур үгэн гэл тэгэл тэр үед бол бас ингээд суугаал завил цуух чи ямар хэцүү юм
элдв янзын бодол орж ирээл ингээл тэгэл тэр бясалгалыг дүүргэсний дараа ёстой мөрөөдөл болгон маань орж ирсэн байхгүй. Тэг жил болгон тэр бясалгалд яваад сүүлийн үед бол номын үйлчлэгчээс бас оролцож байгаа. Тэгэхээр бол ялангуяа эмч эмнэлгийн мэрэгчлэнүүд чинь нэг хичнээн би стрессгүй гэсэнтэй хүний амнаас авч хахад энэ сэтгэл завинсан завиурууд идэг юм байна. Энийг тайлах гол юм чинь бол им биш юм байна. Тархиа цэвэрлэх бясалгал гэдгийг бодож эхэлсэн. За бидний үеийнхэн чинь бас их азтай шүү дээ, нөгөө нэг гар утас байдаггүй. Бидний үед юу хийдэг гэсэнгээр дандаа хөдөлгөө. Нөгөө чирта тоглох, эрзэн тоглох, дугуй унах гэж унад тусаал цөмөөрө өвлөн конькигаар тоглоод бүгдээрээ цэрэгчин болно гэж бүгдээрээ уран гимнастикаар хичээлээд спортын гимнастик гэл тим юм явж агаад тэгээд сая ингээд дугуйн зам нэгдээд ихэлсэн чинь 10 жилийн ангийн хүүхдүүд маань хитүүлээ дугуй унаа гэд эхний удаа ингээд унах гэсэн чинь нэг л ингээд исэн чинь багийнх маань болж ин гэл тэгэл одоо нөгөө цэцэрлэг төрөлхөнгийн дугуй замаа одоо голоод авах юм айрх нөө одоо хол явна гэлтэй. Тэгэхээр совилогч хүмүүсийн болон совилогч гэхгүй энэ ангаахын энэ эрүүл мэндийн салбарт ажиллаж байгаа хүмүүс л өөрсдөө эрүүл байх ёстой. За эрүүл байхад нь бас одоо солонгосын японочууд яриад эхэлсэн юм нь эмч совилогч нарын идэж ууж байгаа хоол нь эрүүл хоол ах ёстой. Энэ дээр маш том өөрчлөлт их. Хүний нөгөө хоолных нь орцсон дутуу олцохоор эмч совилогч ааштай идэг юм байна. Иргэд хүртэл ааштай болдог юм байна. Тэгэхээр бид нар хоолн дээр том эргэлт гарах ёстой юм байна гэж бодсон. За хоёрт болохоор тэр бясалгалын юмыг бол бас эмнэлгүүд бас хийж эхлэхгүй бол ард иргэд маань хүртэл айгу ууртаа олцсон шүү дээ. Тэгвэл яагаад нэг өрөөнд ороод та тайвшир гэд хэлээд эмч хүн совилогч хүн таны төлөө найр хоолгүй ингээд гоё ойлголт өгчих юм бол монголчууд айгу хурдтай өөрчлөгддөг байхгүй. Тэгэхээр ийм арга хэмжээг авдаг мэрэгчлэтнүүд бол совилогч мэрэгчлэтнүүд юм байгаа юм. Тэгэхээр совилогч нар өөрсдийнхээ үн цэнийг гаргахын тулд өөрчлөлтийг өөрөөсөө эхлээд өөрсдөө ингээд гарч гар. Тэгэхээр бас нөгөө совилогчийн маань ажил хөдөлмөртэй холбоотой бид судалгаа хийхэд шиний ээлжинд гарч байгаа совилогч нар жинхэнэ илүүдэлтэй байдаг нь энэ ээлжийн ажил чинь жинхэнэ илүүдэлд хүргэдэг. Тэр олон гормоны өөрчлөлт, тэр нөгөө яг мелатонин ялгараад унтах байгаа цагт нь ойргүй шүү дээ. Тэгэхээр чин нэг талаасаа баг энэ совилогчийн хүнд хөдөлмөрийг нөгөө хөдөлмөрийнх нь юунд хүртэл оруулах хэрэгтэй байхгүй. Цагийн үнэлгээнд яг унтах цагт ажиллаж байгаа бол энэ цалинг бол хэд дахин нэмэх ёстой юм. Яад бол амь насаа золиослоод ажиллаж байгаа эзтэй хүний төлөө. Гэтэ совилогч нар байна нөгөө залуу насаараа тэрийг нэг анзаарахгүй тэ 40 50 гарцсан ч гэсэндээ Монголын совилогч нарыг бол би ажиллаа орхисон гээгүй өстой биеийн хөрөхгүй болоод л ажиллаа орхисон байдаг. Тэгэхээр бас их тийм ийм сайхан буянтай хүмүүсийг уул нь ингээл дэмжээл явчмаар санагдаад байна. Тэгэхээр хийх юм их байгаа ажил. Би яг одоо совилогч мэрэгчлэрээ бүр ээлжинд ингэж ажиллаад баг 12 жил бол тасралтгүй ээлжийн совилогчаар ажилласан байна л да. Тэгээ одоо ингээд яг шөнийн 3 4 цагт өлсдөг байхгүй юу? Бүр өөрийн ирэхгүй гэдсүүлсэн. Тэгээд хоол идэнэ. Ер нь бол бид нар чи яг л тийм темперийн тэр үед чи яг тэр үед их даардаг. Ер нь бол өлсдөг. Ямар ч байсан бол маш их өлсдөг. Тэгээд ажлынхаа дундор бас нэг кофе уух ч юм уу. Тэгээд нөгөө махан хоол юм өсөж байгаа учраас ямар нэгэн байгаа зүйлээ идчихдэг. Тэгээ жинхэнэ илүүдэл гэдэг бол одоо миний яг бодит практикаарч одоо ингээд маш олон совилогч нар бол жинхэнэ илүүдэлтэй байдаг. Хоёрдугаар үнэхээр одоо түрүүн та бас дурдаад өнгөрсөн совилогч нар маш их хурд хавдраар бас өвчлж байна гэдэг маань миний одоо хамгийн ойрын найзууд хүртэл одоо байна. Маш одоо харамсалтай тохиолдлууд бол зөндөө байна. Тэгэхээр энэ дээр ингээ хоол хүнс яриад эхлэнгүүт нөгөө эрүүл мэндийн салбарт чинь бас нэг хэсэг эмч нь хоололдог, совилогч нь хоололдоггүй бас нэг ийм нэг сонин систем яваад байсан байхгүй юу те. Одоо ч гэсэн зарим амьдлуудаар байдаг юм шиг байгаа юм. Совилогч нар бол их бөхөмбөлтэй энэ төр бас ханддаг. Манай одоо совилгын нийгэмлэгээс одоо жил болгон хавдартай совилогчтой үзүүлэх одоо хандиваа ингээл ингээ явдаг. Тэгээд тэр болгонд бол хангалттай хэмжээгээр одоо тусалж чаддаггүй. Тэ энэ бол бас харамсалтай л санагддаг. Тэгэхээр совилогч нар маань энийг бол бүршөө бодлогоор сайн дэмжиж өгөөсэй л гэж
бодож байна. Тийм бодлогоор гэхээс гадна одоо л бид нар өөрсдөө ажиллах ёстой. Дунд нь орж одоо нийгэмлэг холбоодууд нь яг судалгаа маш их хэрэгтэй болчихж байгаа. Тоон судалгаанаас гадна магадгүй тоон судалгаагаар насварлтын тоог авчиж олно. Өвчлөлийн тоог авчиж олно. Тэгвэл яагаад яг эд хийх насандаа энэ асуудалд хүрч вэ гэдгийг судлах цаг болсон байхгүй. Тэгээд 2-3 жилийн өмнө бас энэ Монголын эрүүл мэндийн ажилтны үйлдвэрчний холбоо бас яг энэ асуудлыг хөндөд хамтарч ажиллая гэд 3 сар бид нар хамтарч ажиллаад тэгээд яг саяны энийг бүр судалгаагаар гаргаж өгсөн байхгүй. Нөгөө совлигч нь хоол идэггүй. Тэгэхээр нөгөө төр засгийн өндөрлөгт байгаа хүмүүс энэ мэдээллийг мэддэггүй байсан юм байна. Тиймгүүд хөдөлмөрийн яамны сайд байсан чин зоригт алтан бичгийн өгсөн байлээ. Тиймгүүд шууд бас шийдэж өгсөн. Тушаал журамд оруулсан. Хоёрдугаарт нөгөө 16 цаг ажиллаад шөнийн 12-оос 4 цаг дунтах цагийнх нь хөлс нь яг ижлэхэн байсан. Тэнгүүд энэ цагт арай мөнгөний нэммээр байна гэдэг асуудлыг шийдэхэд тодорхой хэмжээгээр шийдсэн. Тэгэхээр би юу хэлэх гээд байна гэхээр бид нар нөгөө бодлого, төр засаг гэхээсээ илүү совлигч мэрэгчлэтнүүдийг нэгтгэж байгаа холбоод нийгэмлэг салбар зөвлөн өөрсдөө судалгаагаа гаргаад совлигчаараа хилэлцүүлээд түүнийг яг холбогдох газруудад нь хэлэхгүй бол тэнд байгаа мэрэгчлийн хүмүүс энэ ажлыг хийж үзэх болохоор мэдэхгүй. Нөгөө талаасаа би бас нөгөө сэтгүүлч мэрэгчлэтнүүдэд бас их саналаа хуваалцдаг л да. Та бүхэн бас одоо гадаадын улс оронд бол энэ сэтгүүлч мэрэгжлийн хүмүүс л эрүүл мэндийн салбартай холбоотой гомдол санал гарсныг хизээж ил тод нийтэлдэггүй. Яадаг л хэрвээ ингээд ил тод гаргачих юм бол тэр сэтгүүлчээс нийгэмлэг холбоот асуулт асуудаг. Таны ганц нийтлсэн нийтлэлээс олоод манай совлигчийн нэр хүнд унлаа. Эмчийн нэр хүнд унлаа. Хариуцлага нь юу вэ гэдэг асуултыг асуудаг учраас тухайлбал бид нар Америкт бас ингээд суралцж байхад энэ асуултыг тайхад манай сэтгүүлч нар эмч совлигчийн алдаа бичгээс айдаг. Яг л нийгэмлэг холбоонууд нь бүр ингээд хандчдаг юм байна л да. Юу яриад байгаа юм бэ? Энэ совлигч алдаа гаргачихжээ. Эмч алдаа гаргачихжээ. Энийний цаана мянган совлигч эмчийн нэр хүндийг та яаж одоо гिचдэг юм байна л да. Тийм учраас бол бид нар бас яг энийг өөрсдөө ингэж гаргаж ирэх хэрэгтэй. Мэдээж эмч совлигч алдаа гаргах юм бол сэтгүүлч нар илрүүлэх юм бол нөгөө лицензийн алба, ёс зүйн хороо магадгүй бүр хүний амь настай холбоотой юм бол шүүхэд өгдөг учраас нөгөө салбар дотор нэг жоохон асуудалтай хүмүүс байдаг шүү дээ. Алдаа гаргачаад 1000 үхрийн эвэр доркор гихчээр нэг хүн алдаа гаргачихад тэр алдааг харин зүгээр өнгөрүүлж хаацалж болохгүй. Хаацалах юм бол нэр хүндэд унах учраас харин ийм ноцтой асуудлыг сэтгүүлч нар илрүүлэхэд нас бид нар дэм болж өгөх ёстой. Тэгэхээр бол өнөөдөр бол ингээд энэ ковидын үед бол ямар олон эмч совлигч нар яаж ажиллаваа. Өнөөдөр ард иргэд бол үнэхээр ойлгоод эхэлчихлээ шүү дээ. Одоо би мэрэгжлийн бос найз нөхдөдөө мэрэгжлийн бос одоо манай салбарын бос хүмүүстэй харцгаад яана танаа эмч совлигт ажилласаар л энэ тэг ямар чадал тэнхээ тэндээс гараад байна гэдг нь энэ ковид бол дэлхийд дахнаа бол бас манай салбарын нэр хүндээ гаргасан. Төрөнд болроомэ нөгөө яриндээ хэлсэн штэ саяны олимпиад ингээд совлигч эмч хоёр бамбар өргөөд явсан гэд. Гэхдээ яг Японд яг энэ асуудлыг ингээд одоо мэдээ байна уу хин гэдэг совлигч хин гэдэг эмч энийг үргэсэн юм бэ гэхээр Япон орн ч айгүй актер ёс зүйтэй орн учраас хин совлигч хин эмч энэ бамбар барихад оролцсон гэдэг нь хамаагүй. Энэ бол дэлхийн эмч совлигчийг төлөөлсөн учраас тэр совлигч нь хэн байх нь бол хамаагүй гэсэн. Гэтэл манад бас жоохон хордоо баргаад ирсэн те хөө энэ чинь совлигч арьсан шүү эмч ишөөч гэдэг юм уу те. Тэгвэл дэлхийн улс орнууд бол ингэж мэрэгжилт нэг нөхдөд дандаа хамгаалж хамтдаа ингээд урагшилдаг юм байна л да. Дараагийн бас нэг яг энэ дээр санаа нэг нэмэхэд эмч совлигчийн хөдөлмөрийг ойлгочоод жишээлбэл тэр Японд одоо амьдарч ажилладаг нэг дүүгээс ингээ асуусан чинь
чинь яг энэ үеэр ресторан барууд нь хаагдсан юм байна. Маш өндөр үнэтэй нөгөө сүши хийдэг рестораных нь одоо эзэн тогооч нар санаачлаад өнөөдөр энэ улс орнд энэ эрүүл мэндийг хамгаалж эмч савлагч нараа үн төлбөргөө сүшигээр дайлигээд бараг нэг хоолн $100. Тэг сэтгэл гаргаж ингэж өгсөн. Тингууд бусад компаниуд нь ойлгоод тэгвэл бид нар одоо үнэгүй одоо юу гэдгийг хувцсандаа тэдэн хувь эмч савлагчтай хямдрууллагын гот нөгөө эмч савлагч нь ID-гаа үзүүлээд за Германд бол бүр ингээд эмч савлагчийн цалин тийм ч актер өндөр биш. Гэхдээ энэ мэрэгчлэрээ бахархдаг нь одоо ресторан бар хаанч оронгууд эмч савлагч гэж хүндэтгэл үзүүлэнгуудаа хоолныхаа жороос 10%, 20%-ийг ингэдэг. Тийм их нэр хүндэтгэлтэй мэрэгжил байдгийн байна л да. Тэгэхээр бид нар зөвхөн цалин хөлс гэхээсээ илүү энэ мэрэгжлийн үн цэнийг ингээд бусдад түгээн дэлгэрүүлэх юм бол олон пүс компани, олон хүмүүс мөн их дэмжиндээ гэж би харж байгаа байхгүй юу. Наад захын шүний ээлжинд ягаад ноолрын компанийн гой ноолрын юм цамц өгж болохгүй гэж яг өөрийн 2-4 цагт хүний нөгөө биологийн цагаараа хүний бодисын солилцоо буураад яг энэ үед даардаг байхгүй юу. Яг тэр үед халуун хувцас хэрэгтэй. Тэгээд халуун цай хоол тий. Тэгэхээр олон түмэнд энэ мэрэгжлийн үн цэнийг гаргах цаг л болж ил гэж би бас дахин хэлээд байдаг. Да энд гол ажиллах хүмүүс чинь нийгэмлэг холбоочл гэдэг юм тий. Тэрнээс яамт хамган гол биш. Яамт хамган энэ бодлогыг сонсоод яг шаардлагатай бол яамт хамгуул дэмжих ажлыг хийдэг байхгүй. Даанч тэнд ийм нарийн ширээ юм очихгүй байгаа учраас бид чинь нэг хин нэг буруутгах гэдэг шүү дээ тий. Тийм нараа багшаасаа бас сэтгүүл зүйн талаар асуумаар байгаад байла. Тэгээд таныг бас сэтгүүл зүгээр сурсан гэж сонссон. Тэгээд оюутан байхад ч гэсэн ингээд нараа багшийн хичээлээ орж байгаа арга барил тэгээд тэр бол ингээд бусад багш нараас маань зарим талаар бас их нэлээд их ялгардаг байсан. Яг ингээд лекцэн дээр ингээд дуу тавиал бараг багш бүжиглээл. Тэгээд тэр лекцүүд бас сэтгэл бол маш тодхон одоо тэгж одоо хүртэл хадгалагдаж санагцаар байдаг. Тэгэхээр бас энэ одоо та хүнд ингэж альва мэдээллийг одоо хүргэхтэй тэр ур чадвараа лектрийн одоо ур чадварыг яаж эзэмшиж ийсэн бэ? Тэгэхээр энд багш олох гэдэг юм уу? За олонний өмнө лекц уншихад дахиад савлагч нарын буян гэж хэлэх гээд байна. 1996 онд анхны өрхийн савлагчийн курс 2 сараар ирж байгаа байхгүй юу? Норвегийн сангийн дэмжлэгтэйгээр хөдөөгийн 9 аймгаас савлагч нар ирсэн. Тэгээд анх удаа яг энэ 2 сарын курс зохион байгуулагдаж байгаа. Хин заах юм болоо гэд багш нар лугаа ингээ хандсан. Тухайн үед энэ чи 96 он баггүй 25 жилийн өмнө. Тэгээд хичээл ингээ орох юм жөө савлагч нарт юм уу юу заах ёстой мэдэхгүй заахгүй гэл ингээд зарим нэг багш нарт ингэсэн чинь дараа нь болохоор очиж дунд мэрэгчлэнүүдэд хичээл зааж ингээд жоохон ингээд байна багшаа би тэр үед арга зөөч хийсэн боллоо гэдэхгүй тэнгууд үлзий аргаштанд багшаа одоо энд чи хичээл заахын алгагүй штэгсэн одоо яа гэхгүй шавар тунсан шарын эзэн нараа чи өөрөө л цаа Антон Писо бүх юм ингээл буцаж номоо уншаал ингээл тэгээ хамгийн гоё нь надыг багш болоход дэмжсэн хүмүүс бол савлагч нар гэж ингээл Антомо ингээл дэв нөгөө үдсэн хичээл ингээл заасан чинь нөгөө хэд чинь ингээл амар гоё ингээл хараал толгой тохиолтой бүр ингээд бишрлийн харцаар харахгүй би ч айцсан байгаа ш анх удаа хичээл номын дут тэгээл дараа нь ингээл тэгээд яг тэр 96 анх удаа тэр Арханга хинтээ аймагт лекц уншихтаа бас л бэлдээл тэгээд бас хүний амьдралд хамгийн их тусалдаг хүн бол яг хажууд чинь байгаа дарга шүү гэж хэлэх гээд би их хацтай ер нь бол энэ олон жил их мундаг дарга нартай ажилдаандаа дэмждэг. Тэгээ үлзий аргач яана одоо энэ олон хүний өмнө ингээд лекц уншиж сурааг штэ 100 хэдэн хүн гэсэн нараа өстө чин сэтгэлээл зориулж туршлагаяар болоо. Тэгэл ингээл ярьсан чинь дараа нөгөө савлагч өдр уйлсан багхгүй надыг цүл савлагч нарыг уйлтан чи уншлаа энэ гэл амар намайг ингээд жоохон нэг бодлын худлаач юм шиг магтахгүй тэгэл хичээгээл ингээд манай курсийнхэн ч гэсэн бараг уйлдаг байсан баха таны лекц тийм тэгээ савлагч мэрэгчлийн савлагч нар лекц унших нь ингээд гоё болоод хамгийн гоё нь ингээд одоо жишээ нь би Эрдэнэтэд бол 10 жил дараалал шавнырынхаа урилгаар лекц уншсан ба тэгтээ айгүй гоё ямар заланд уншдаг гэж Гокийн 500 хүний судалтай дүүрэн савлагч нар тэгээд би бас тэнд
ингээд 8 цаг лекц унших хэцүү юм байна. Профессорудаа та нар дундуур нь нэг цаг лекц уншиж өгөөч гэхээр малчин хүн агш, цагаан хүн агш, гэлэг зам цагш бүрөвдөрж агш. Совлогч нар юм үгүй гоё генетикийн түүхээ, хүүхдийн түүхээ гингод багш нар маань уншиж гарч ирснээр нараа стого яг намын хуралцаж юм шиг гэж байгаа хгүй. Яадаг гэвэл тэдрэг лекц уншаад дуусаагүй байхад нь ничгэн тал алга ташил 500 хүний алга ташил ямар гоё сонсогдох вэ. Тэгээд дараа нь бас намайг дэмжиж хөдөө орон нутагт явхад профессорууд маань лекц уншиж совлогч мэрэгжлийн маань бас ингэж совлогч нарыг ингэж өргөж гисэн байхгүй. Тэгээ совлогч нартаа одоо ингээд багш нар аль ч аймагт явсан заавалчгүй нарааг авчаавна гэлтэй одоо баян үлгээд хайруулаа багш завханд одоо гэлэг зам цагш өөрийнхөө төрсэн нутгуудад ховдод гэл ингээл бүх профессорууд нараастаа заавал уншиж тэр очид гэл ингээл багш нартайгаа нийлж ингээд уншаад ямар ч байсан совлогчийн нэр хүндийг өргөөд ингээд шаасан дээрээ шавнараа одоо сувилгаа иргэсэн орлог дарга ажил ингээд том албан тушаалуудад ажиллаад ингээд байж өдрийн гэдэг кино гарваа 50 ангит кино. Тэгээд тэр кино гарахаас өмнө манай зарим профессор нараа энд нэг тусгай салаа шиг ийм кино хийх гэж байна. Чи энэ киног мэдсэн үү? Одоо совилгын тухай юм байна. Бас ингээд саналаа хэлмээр юм байна гэд. Тэгээд ингээд одоо тэр ерөнхий редактораар төрийн одоо зэтгэлэнтэй одоо хин зал жаргал гайдар ингээд ажиллаад саналаа ингээд аль хэдийн кино дууссан утгагүй үзээрэй гэсэн баггүй. За киногийн үзье гэж тэгэл кинонууд нь гарч ирээл их хэлтэл шаасан дээр би совилгын зөвлөг хийжсэн л та. Яг ингээ Баян зүрхийн тэрээр явж итэл нэг багш амбулаторийн эрхлэгч маань залгаад нараа чи тэр кино үзсэн үү? Хідэн совилгч ажиллаа хийхэ боллоо. Ажиллаа гарна гин зарим магадгүй нөхрүүд нь буу юм болоод асуудал үүсээд энэ чи энэ киноны талаар асуудал хөндөөч гэдэхгүй юу. Тэгээ явж итэл нөгөө зохиомж гэдэг нүдэнд харагдсан юм дандаа уялдаа холбоотой ш. За би энийг хүндхийн тулд хин нэгэнд ингээ бичиг өгөөд үрдэн байхгүй юм байна. Би сэтгүүлж олж иж хүндэх хэрэгтэй юм байна гэд тэр сургууль ингээд нэлээд гоо шилэн байшинтай сургууль руу яваал орчлаа. Би ингээд ийм гэсэн чинь одоо захирлууд нь намайг айгүй гой хүнд ингэчин захирал өдр хүндэтгэлтэй хүлээж аваад тэнхмээ эрхлэгч одоо манай багш Эрдэнэ цэцэг багш маань хүндэтгэлтэй хүлээж аваад эрүүл мэндийн салбарт мэрэгжлийн сэтгүүлч хэрэгтэй. Тэгээд өөрөө бол ингээд одоо боловсралтай магистр доктор учраас ихэнх хичээлүүдийн чинь тооц чинь мэрэгжлийн хичээлээ үз гэж сэтгүүлч болсон баг. Тэгээ сэтгүүл зүүн сургуульд 2 жил шатлснаар ингээд сурч байхдаа миний хийсэн гол ажил нь өдрийн наранд шүмжсэн байхгүй. Гэтэ айгүй хурц шүмжсэн. Би 50 ангит киногийн бараг 1 сар ингээд үзээд ингээд за бүр ингээд дэндүү шүмжил бичсэн байхгүй. Тэр киноны хамгийн гоё нь 3 үеийн нөгөө нэг жүжигчд орсон. Зураг авалт бол дэндүү мундаг хийгдсэн дуу оролт эдэр гадаадд зураг авсан салон. Гэтэ зохиол нь болоогүй байхгүй. Нөгөө совлогчийн маань дунд мэрэгчлэн гисэн. Ажил хийхгүй нэг хөнгөн совлогч нарыг ингээ харуулсан. Тэнгод манай одоо харамсалтай нь миний таньдаг нэг совлогч бол гэр бүлээсээ салсан байгаа. Нөгөө нөхөр нь ойлгохгүй те жоохон бас нэг хар гэдэг чи өвчин штэ. Тэнгод чи ийм л ажил хийдэг юм бэ ч гэдэг юм уу. Тэгээд олон совлогч нар ажиллаа орхиж эмчрүү орсон байхгүй. Яг тэр он жилүүдэд ангаахын сургуульд бол совилогч хүн эмч олдог тогтолцоо баг байхгүй болж исэн энэ он жилүүдэд. Яг ингээд оронгоороо нөгөө бүтээсэн юм маань энэ киноноос олж ингэнгууд ер нь би сэтгүүлч болох хэрэгтэй юм байна гэд. Тэгээ сэтгүүл зүгээ ингээд төгсөн гут Монголын үндэсний олон нийтийн радио телевиз айгуу том боломж өгсөн байхгүй. Мэн 2 сувг дээр 2 цагийн шууд нэвтрүүлэг. Тэгэж анхны шууд нэвтрүүлэг би бол шууд нэвтрүүлэг хийхдээ би өвчний тухай ярихгүй. Үнцэн бахархал одоо тэ дандаа тим юугаар 2 цагийн шууд эфир ингээд хөтлөөд тэгээд олон мэрэгчлүүдийн үнцнийг тэнд гаргаж ирсэн л да. Тэн дээр одоо сонготой аймгийн совилгаа эрхэлсэн захирал мөнхтөе. За гэмтэл сонгогийн совилогч болор чимэг 2-тойгоо ингээд ярилцлагад оруулахгүй. Тэг яг саяны сэдвийг асуусан байхгүй. Та нар ингээд хідэн цаг ээлжинд гардгийн орой хоол идэх үү гэсэн чи сонготоо
манайх өглөө цай өгдөг, өдөр хоол өгдөг, орой хоол өгдөгсөн чинь болор чимэг савлагч гэмтлийнхэн юу ч өгдөггүй гэсэн чинь дараа нь болроо надаас хэлжсэн л да багшаа таны нэвтрүүлгийг манай иргэд үйлчлүүлэгч, эмчлүүлэгч аягүй хүйтсэн байлээ. Дараа нь яана та нар хоолгүй яаж амьдрдгийг ингээд бидрийг шал өөрөөр харж эхэлсэн гэд тэгээд ер нь бол энэ сэтгүүл зүгээр дамжиж ард иргэдтэй их олон ойлголт өгөх юм байна гэдгээр энэ сэтгүүлч мэрэгчлэл рүү ороод одоо ард иргэдэд энэ мэрэгчлийг сурталчлах гал ажлууд өрнөж юм да. Тэгэхээр сэтгүүлч гэдэг бол нийгмийн эмчлэх юм байна. Хуульч нартаас их хуульч нартай их холбоотой ажилтдаг л да. Одоо шүү хийхин тагнуул, авилгатаа тэмцгэл олон газруудад урилгаар ингээд лекц уншингаа эргүүлхэн сайхан харилцсан гэ тэд нар ч бас айгүй стресстэй ажил юм байл шүү дээ. Тэгээд шүүгч хүмүүс одоо хуулийнхан бол шудраг ёсыг бүтээж улс орны эмчээ. Сэтгүүлч бол нийгмийн эмчээ. Эмч хүн бол яг хувь хүнтэй холбоотой юм а. Танаа хоёр мэрэгжил гэж бас ярих боломж их олддог байхгүй. Тэгэхээр бид бол мэрэгчлээ ойлгуулахын тулд зөвхөн энүүхэндээ ярих биш байгаач олон салбар хоорондын уялдаа холбоо нийлэх гэл байгаа. Тэгэхээр маш чухал. Тэгээд одоо яг орчин үед чинь энэ сошиал медиа тэгээд хүн хичнээн ингээ гоё юм хийгээд байгаа ч гэсэн тэрийгээ ингэж бусдтай хуваалцаж те бусдад өөрийгөө зөвөр ойлгуулж чадахгүй бол хийж байгаа ажлын магадгүй бараг үн цэнийн ч гэсэн сайн харагдаж өгөхгүй байгаа тий. Тэгэхээр яг нараа багш маань бол өөрөө эмч хүн багш хүн. Гэтэ энэ сувилгын мэрэгжилгээ сувилагч нарын өмнөөс ингээд дуу хоолой нүүр царайнд болоод одоо маш хүчтэйгээр ингээд манлайлж явж байгаа. Тэгээд ярилцах зүйлүүд маш их байлаа. Гэтэ ингээд төгсгөлийн асуултаа болгоод таны бас нэг чухал ярьдаг зүйл бол эмнэлгийн мэрэгчлэлтний ёс зүй, харилцаа хандлагын талаар байдаг. За энэ эрүүл мэндийн салбарын их эмч одоо сувилагч юу байдیں۔ Тэ бүх одоо мэрэгжлийнхэн бол харилцаа хандлагын чиглэлээр бол нараа өгшөөс бол бүгдээрээ лекц бол сонсож явсан. Энийг яг ажил амьдрал дээр хэрэгжүүлэхэд хамгийн гол нь одоо цаашид бид нар юу баримтлал зүгээр байгаа вэ тэ тэр талаас нь товчхон зөвлөгөө өгч болох. Тий. Яг хүүхдийн эмчээр ингээд ажиллаж байхдаа бид нар чинь нэг Оросд төгсгöd Оросын багш нар чинь ингээ хүүхдийн ээж аав эмээ өвөг айгүй их ингээл хайрлал те та таавшир эдэргээл ингэдэг байхгүй. Тэгээд би яг дүүргийн эмнэлэгт ажиллаж агаад яг энэ харилцаа хандлагын асуудал яагаад заадгүй болоо гэж бодоод тэгээ санаандгүй нэг гадаадын нэг артикл олж уншсан байхгүй. Тэгсэн тэн дээр knowledge буюу мэдлэг, skills буюу чадвар, attitude буюу хандлага гэсэн 3 үг олсон. Тэгээ сургууль руу очингууд хамгийн түрүүнд үлзий аргашаас асуусан. Энэ хандлага гэдэг үг байх юм а ямар учиртай юм бэ? Юу нараа манай боловсролын хөдөлгөөнт чинь мэдлэг, чадвар, дадал гэж байна гэхгүй юу? Тэгэхээр би дадал гэдэг чинь нэг юмыг олон дахин хийж энэ хандлага гэдэг чинь байдаг юм уу гэсэн чинь багш айгүй хурдтай шүү дээ тэгснэ. Өө нараа чи одоо наадхаас судалтаа наад үгээ гэл тэгэхгүй. Тэгэл бас нөгөө 97 8-нд хандлагаар өвчлөөд 98 онд яг тэнхмийн эрхлэгч нарын дунд яг энэ асуудлаар ихтгэл тавьсан байхгүй. Тэнгууд айгүй олон багш нар профессорууд жоохон шүмжэлтэй хандаад юу яриад та ёс зүйн гэж яддаг, этик гэж яддаг, хандлага гэдэг монгол үг байхгүй гэл. Тэгээд түрүүнд өөрөө нөгөө өвөрмөц зан чанар гэж надаас асуусан шүү дээ тий. Тэгтэн би яг утсан байхгүй. Надыг шүмжлэх тусам хурцлагддаг юм байна гэд над руу ингээл цөмөрөө шим хандлага гэж үг байхгүй шүү гэл. Дараа нөгөө профессоруудтай ингээл уулзаар за аль чи нэг сайхан андаадах юу яриад даа ингээл. Тэгэхээр энэ үг ямар учиртай юм бэлаа гэж ном зохиол уншаал ингээд исэн чинь хандлага гэдэг үг чинь сэтгэл гэдэг үг юм байсан байна монголчуудаар. Хандлага гэдэг үгийг сургалтын системд оруулснараа заадаг болсон юм байна. Бидний үед бол хандлагыг заадаггүй байсан гэж ярьдаг те. Яад бол бүгдээрээ нийгэм ижлэхэн бүгдээрээ л одоо хүмүүстэй ингээл ажил мэдээ социалист нийгмийн үед бол алтан оноо зөндөө байсан. Бид нар ярих юм бол одоо хэл сурах гэлээ гэдгээр ажилласаа ч хүртэл халагдчихсэн түүхэл одоо түүх болоод үлдчихлээ те. Одоо болохоор яг ингээд маш хурдтай энэ өөрчлөгдөж байгаа энэ үед зарим мэрэгжил байхгүй болж эхэлж байна. Зарим чадрууд бас байхгүй болж эхэлж байна. Тэгвэл хизээж байхгүй болдгоо чадвар энэ хандлага харилцаа байгаа байхгүй. Яг л бид нар хичнээн одоо энэ сошиал хичнээн одоо энэ дижитал ертөнц рүү Монгол улс хурдтай орж байгаа
байгаа ч гэсэндээ хүн гэдэг амьд хүн хүндээ зөв эргээр хандаад хүнтэйгээ харилцаж чадсанараа. За тэгээд нөгөө өгөх ухааны тухай их ярьдаг те, бид нар чинь бас Будда гэдэг энэ мундаг буддизм бол энэ өгчээж та авъя шүү гэдэг. Тэгэхээр ийм чимлэгийн мэрэгчлэнүүдтэй бас нэг хэлэхэд та цалин хөлсөө нэмүүлээ, та илүү ад жаргалтай амьдрья гэвэл нэгэнт энэ мэрэгчлийг сонгоцсон л юм бол эхлээд үгүй гэдэг нь бол нөгөө мөнгөөр хэмжигдэшгүй үгэлгийг хэлэх нь. Хүн ороод ирэхэд айгүй гоё анхаарлаа хандуулаад, хүн ороод ирэхэд нь сайхан бас инээмсэглээд юм, эсвэл сандал тавиад өгөх юм уу, танд юугаар туслах уу гэх юм бол нөгөө уужим сэтгэлтэй ард түмчин гар цайлгах гэдэг те. Бүр ингээ хүүхдүүд хүртэл тэгдэг шүү дээ. Одоо ингээд би хүүхдээ эмчээр ингээл ажиллаж байхад өсвөр насны хүүхдүүд айгүй хөөрхөн яасан гээ яг өөрөө тухайд хүүхдгүй байж байхдаа ингээл хүүхчиг хандангууд маргааш нь орж ирсэн ээ. Ээж болон танд өгөөрэй гэсэн би одоо юу яагаад талын идчлээ тал ааруулж ихэр өдөр өгдөг байхгүй. Тэгэхээр хүүхдэд хүртэл нөгөө чин сэтгэлээсээ туслахад заавалжгүй гар цайлгах ёсыг бол монголчууд маш мундаг мэддэг. Тэгэхээр ард иргэдээсээ хүндэтгэл хүлээе. Ард иргэд маань бид нарын одоо энэ цалин хөлсийг нэмяал гэвэл бид эхлээд өөрсдөөсөө эхэлж өгөх ухаанд суралцъя. Тэдрийг дэмжих юм бол одоо харин иргэд айгүй их яриад эхэлж саяхны клуб хаус дээр сонслоо л доо. Өнөөдөр ийм цоглогч нар ийм хэцүү ажиллаж байгаа, авдаг цалин байхгүй. Одоо энэ хэдийгээ яах вэ гэдэг яриад тийм нэг хилцүүлэг өрнсөн штеп. Би бүр тэнд иргэд маань бүр бидрийг ойлгоод дэмжиж эхэлж урд нь тэгдэггүй байсан байхгүй юу? Юу яриад ааштай эмч совлогчд юу яриад ан гэтэл одоо ингээд ойлгож байгаа энэ цаг үед мундаг менежментийг хийж чадах юм бол манай салбарын үнэлэгдэх цаг ирчихсэн. Магадгүй хідэн тун утахгүй нөгөө авдаг цалингаа авах боломж байгаа шүү л гэж би хараад идэгин. Тэгэхээр өөртөө үгүй аянда ард ирэхэд чинь бидрийг ойлгол гэж хэлэх гээд. За баярлалаа. Маш сайхан уриалга байна. Би ч гэсэн үнтэй санал нэг байна. Ард иргэдийн хандлага ялангуяа энэ ковидтэй холбоотойгоор бол үнэхээр их өөрчлөгдсөн байлаа. Тэр нь бас өдөр тутмын ажлын байран дээр маань ч гэсэн их мэдрэгдэж байгаа. Тэгээд дуусгаас өмнө бас манайхаас Women in Medicine mentorship хөтөлбөр зарласан байгаа. Mentorship хөтөлбөрт маань Наран Чимэг багш маань ментороор муу оролцож байгаа. Тэгэхээр та бүхэн энэ одоо туршлагатай багш, сурган хүмүүжүүлэгч, судлаач тэ багш манаас ном бичдэг, кино зохиод бичсэн ч гэж бас сонссон байгаа. Тэгээ сэтгүүл зөөч юм байна. Тэгээд багшаас маань одоо ариун туршлагаас нь суралцах тийм боломж та бүхэнд гарч ирж байгаа шүү. За тэгээд нэвтрүүлгийн подкастын маань ивент тэтгэгчээр Denk Pharma бол байнга оролцдог. Тэгээд Denk Pharma-гийн хамт олондоо бас талархал илэрхийлээ. Тэгээд танд энэ гарын бэлгийг гартуулъя. Баярлалаа өстой. Баярлалаа. Бидний урилгыг хүлээж авсан багштай маш их баярлалаа. Тэгээд Сувилхуун боловсролыг, Сувилхуун үн цэнийг түгээхэд одоо маш их хувь нэмэр оруулж байгаа багштай маш их баярлалаа. Цаашдаа бас бидэнд хийх ажил маш их байна. Тэгээд олон сувилагч нар маань бас энэ менторшип энэ хөтөлбөр бол зөвхөн эмчнэр биш гэж түрүүн бас хэлжсэн тийм. Тэгэхээр та нар маань ч гэсэн идэвхтэй оролцоорой, материалаа бас эхнээсээ өгсөн байх гэж бодож байна. За тэгээд хамтдаа бүгдээрээ мэргэжлийнхаа үн цэнийг хамтдаа өндөр дөрөвцгөөё. За подкастаа маань хамт байсан та бүхэндээ баярлалаа. Дараагийн дугаараар уулзтлаа. Баяртай. За баяртай.